Аймгийн засаг дарга аз жаргал болон холбогдох төлөөллүүд Оросын албаны улсаас Монгол улсын Дархуул аймаг цуг ерөнхий консултай албан ёсны танилцах уулзалт хийж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Дархуул аймаг Оросын албаны улсын хоорондын ах トゥ найрамдал харилцааны хүрээнд ерөнхий консул эдийн засаг, аж үйлдвэр, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхэл чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжин ажиллагаа илэрхийллээ. Хамтын ажиллагааны эхлэл болгож боловсролын салбарт хүүхэд залуусын орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 2 сургуулийг сонгон орос хэлний танхим байгуулахаар харилцан тохиролцлоо. Аймгийн засаг даргын зүгээс Оросын албаны улсаас Дархан хотод ажиллаж амьдарч буй иргэдийн нийгэм эрх зүйн асуудалд анхаарал хандуулахаа илэрхийлээд нийт дарханчуудынхаа өмнөөс цаашдын ажилд нь амжилт хүслээ. Тэгэхээр Дархан аймаг Оросын албаны улс хоёрын хамтын ажиллагаа болвол Оросын холбооны улс Монгол улсын хоорондох найрамдалд олон жилийн түүхтэй 105 жилийн түүхтэй хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон ийм одоо ажиллагаа байдаг. Тэгээд энэ найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн чиглэлээр мөн байгуулалтын чиглэлээр мөн соёлын чиглэлээр боловсролын чиглэлээр гээд одоо бүх чиглэлээр бол хамтын ажиллагааг улам одоо нэвтрүүлэх, өргөжүүлэх энэ тал дээр манай консулын газраас илүү их санаачлагтай ажиллаж мөн Дархуул аймгийн одоо зорж байгаа энэ үйл ажиллагаануудыг Оросын консулын газраас хэрхэн одоо дэмжиж ажиллах вэ гэдэг энэ тал дээр бол хамгийн чухал юм ярилцлага боллоо. Маш олон одоо тийм ажлуудыг болвол хэдийн төлөвлөлттэйгээр зорилготойгоор бид нар одоо хэрэгжүүлж ингэж ажиллах болно. Орос хэлний одоо мэдлэг, орос хэлнийг сурсны ач холбогдлыг бас одоо ойлгуулах түгээн дэлгэрүүлэх зорилгоор орос хэлний багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх тал дээр одоо дараалсан арга хэмжээ аавна. Энэний хамгийн эхлэл болгож эх 7 хоногт оюуны ирээдүй болон соёус гэсэн одоо 2 сургуульд бол орос хэлний иж бүрэн сургагчдыг бид нар хүлээлгэж өгнө. Мөн орос хэлний одоо болон кабинетуудыг бас шатраатаагаар бид нар байгуулахад дэмжлэг үзүүлнэ, байгуулна гэсэн ийм одоо маш олон ажлууд байна. Дархуул аймагт Оросын албаны улсын консулын газрын ажлын хамрах хүрээ болвол хойд бүс буюу хөвсгөл, булган, орхон, дархан, сэлэнг гэсэн ийм одоо аймагуудад бидний үйл ажиллагаа бол чиглэгдэнэ. Хамгийн одоо бидний манай консулын газрын одоо ажлын гол чиглэл юу байдаг вэ гэвэл хоёр орны ард түмнүүдийн найрамдлыг бэхжүүлэх, хоёр улсын найрамдал харилцааг улам тогтвортой бэхжүүлэх, эдийн засаг, соёл бүхэл одоо салбарт энэ хамтын ажиллагааг өмнөх байсан энэ одоо түүхэн уламжлалыгаа улам сайн өргөжүүлэх, чанаржуулах үүнд одоо бидний ажлын бодлого бол ингэж оршиж идэг. Түүнээс гадна Дархуул аймгийг бол Оросын албаны улс болон Монгол улсын төрийн одоо хэмжээний эдийн засгийн хэмжээний мөн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн одоо хоёр дахь том чуулган бол эхнийх нь Ирхүү хотод болж исэн бол өнөөдөр энэ одоо жил Дархуул аймагт болох гэж байгаа. Энэ маань одоо юу гэж хэлж байна вэ гэвэл Дархуул аймаг бол эдийн засаг, соёл бүхэл одоо салбарт Оросын холбооны улстай хамтран ажиллах одоо бас том ийм жишээ болсон хот юм аа гэж. Энэ онд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд олон чуулга уулзалт формууд Дархан хотод зохион байгуулагдана. Мөн Дархан хотын эдийн засаг соёлын өдрүүд эх 5 дугаар сард Оросын албаны улсын Бурайд улсын Улаан хотод зохион байгуулагдана.